Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр энхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлээд дахиад хүүтний ирч чангарч байна шүү дээ. Тэгж байна. Сая өнгөрсөн 2 өдрүүдэд ямар сайхан дулаахан өвлийн өдрүүд өнгөрвөө те. Цас хайлаад бороо орсон юм шиг л зам сайхан чихтэй харагдчихлаа. Тэгэхээр өглөө босоод одоо гэрээсээ гарсан чинь ингээ нэг салхитай тэнгэр тэр тэлмэг хэлсэн. Яг ийм нэг юм өвлийн цасны өнөртэй ийм хөдөн салхитай ч гэсэн ийм цэлмэг өглөө ер нь бол ажил руугаа явах их гоё гэдэг шүү дээ. Тэгэл юм хараад ингээд яваа. Энэ 7 хоногт бидний хувьд бол их чухал 7 хоногд болж байгаа. Ялангуяа 2 дулаахан өдрийг бол бид нар сайн ашиглаж авсан шүү. Тэгэлгүй яхав хайр дүрэн тогшилтыг аянаа бид нэр амжилттайгаар биелүүлээд те өнөөдөр сүүлийн 2 айлуудаа хүрч бэлгийг нөгч эзний сайн мэдээг дамжуулах болно. Тэгээд энэ аянд бас нэгцэн сонсогч танд баярлалаа. Мөн залбирлаараа нэгдэж итгэл радиотаа үргэлж хамт байгаа сонсогч танд дахин талархал илэрхийлье. Тэгээд мэдээж Христ мэндээсний баяр бол зүгээр нэг бэлэг өгөх тухай баяр бол бишээ. Эсвэл те гой гэрлэн чимэглэл асаагаал те газар мод засах тухайч баяр биш. Энэ бол Бурхны хайрыг санах, бэлэг болж ирсэн аврагчийн тухай санан бусдад энэ сайхан мэдээг дамжуулах чухал баяр юм шүү. Тэгэхээр бидний төлөө хүү төрсөн шүү дээ те. Бидний төлөө аврагч ирсэн юутай гайхалтай баяр үлээ. 12 сар бол үнэхээр чухал баяр. Тэгээд өнөөдөр эхний дугаараа би өмнө ч гэсэн хуваалцчихсан. Крисмсийн маш хөөрхөн нэг дуу гэдэг нь бөмбөрчин хөө гэд Крисмсийн дуу байдаг. Тэгээд энэ дууг явуулахаар бэлдсэн байгаа. Тэгээд бөмбөрчин хөө гэдэг дуу бол зүгээр Крисмсийн зүгээр нэг дуу бол биш юм аа. Энэ бол даруй байдал, хайр, байгаа бүхнээ зориулах тухай түүх юм. Тэгэхээр Крисмсийн баярыг зүгээр нэг бэлэг гэж битгий хараарай. Энэ бол зүрх сэтгэлийн тухай юм шүү. Тэгэхээр та энэ баяраар Есүс Христэд зориулж юу бэлэглэхмээр байна вэ? Тэ? Бяцхан бөмбөрчин хөө хэдий ядуу ч гэсэндэ өөрт нь байгаа зүйл нь юу байсан бэ гэхээр бөмбөр тоглох чадвар байсан. Тэгээд бяцхан мэндэлсэн жаал хөө Есүст өөрийнхөө хамгийн сайнаараа бөмбөр тоглож бэлэг барьдаг шүү дээ тий. Тэгээ таны өмнө нэрлээ. Магадгүй энэ дуу нөгөө нүсэр бөмбөрнийхөө чимээнээс болоод ингээд үгэн сайн анзаарагддаг байх. Би бас сүулдэл үгийг харчаад өө ямар гоё утгатай дуу вэ гэж анзаарч ирсэн. Тэгээд сонсогч таач бас энэхүү Магдалины дууны үгийг анзаараад үзээрэй. Энэ бол зүгээр нэг дуу биш шүү. Энэ бол даруй байдал, хайр, байгаа бүхний зориулах тухай дуу юм шүү. Тэгэхээр та эргэн тойронд байгаа хэн нэгний төлөө байгаа бүхнээ та зориулж чадчихэв үү? Та хайраа зориулж чадчихэв үү те? Даруугаар та үйлчилж чадчихэв үү гэдгийг өөрөөсөө та асуугаад үзээрэй. Энэ бүхнийг чинь эзэн харж байгаа шүү. Бид өгөх зүрх сэтгэлтэй байх тухай өнөөдөр үгийн цагаараа суралцах болно. Тэгээд та өгөөмрөөр бусдад хандаарай. Тэгээд энэ гайхалтай өглөө эзний өмнө хамтдаа ирж түүнд алдар магтаалыг өргөцгөөе.
항이 증민 둘째 바람빰빰빰 хамгийн сайн бэлгээ бэлд 바람빰빰빰 хангны үлми дөрги 바람빰빰빰 рампампампам рампампампам хан худ баралхан рампампампам түн цогди Pam pam Biten şik ya tohu param pam 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 Garhasın irle bi param pam 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 Hangs tolhrık bilik gui param pam 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 Rum pam pam pam, rum pam pam pam. Himnel toljugi param pam pam pam. Bongra. Pam pam pam, not the Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За одоо бид нар 2 дугаар Коринтын 9-ийн 5 дугаар ишлэгийг хамтдаа үзэн. Тэгээд энэ бол маш чухал ишлэл байгаа. Энэ нэг пасторын сургалтын дээр би энэ ишлэлээр дамжуулаад маш том зүйлийг ойлгож авч ирсэн учраас өнөөдөр та нартайгаа хуваалцахдаа маш их баяртай болно. Тиймд та нарын хэдийний амласан өгөөмөр бэлгийг урдаас зэгцлүүлэхийн тулд ах トゥ усыг төрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албадлагын биш харин өгөөмрийн өглөг байхаар бэлтгэгдэх юм а гэж хэлсэн юм. Тэгэхээр бурхан бидэнд өгөх санал тавьдаг. Бурхан өөрөө хангагч гэдгийг бид мэдж байгаа шүү дээ, тийм. Бурхан биднийг бэлхэм амьтаа байлгахын тулд биднийг өгөөмөр амьдрал одоо үржил шимтэй одоо бэлхэм дүүрэн амьдралаа ширээн дээр тавьсан сав бүхэн дүүрчтэй орж гарсан хүн болгон өрөөгдөх. Тэр гайхалтай амьдралыг бидэнд өгсөн. Тэгээд бурхан энэ амьдралыг бидний оролцоотой оролцоогүйгээр бүх хүмүүст өгөх боломжтой. Гэхдээ бурхан биднэрт бусдад өгөх хэрэгтэй тийм саналыг тавьдаг ба.
Паул Коринтотын тийм саналыг тавьсан. Ер нь би ийш тийшээ сайн мэдээгээр явж байна. Сайн мэдээний айлаар явж байна. Гэхдээ Паулын ингээд 13 захидлыг ингээд унших юм бол Паул намайг дэмжээрэй, тэгээрэй, ингээрэй гэсэн юм ярьдгүй байсан юм шиг байна. Очсон газар болгондоо Паул бол төвөг утгахгүйгээр амьддаг байсан байна. Паулыг хинч хараад энд юм хэрэгтэй юм байна гэж бол боддгоо байсан юм шиг. Яагаад тэгэхээр Паул яг өөрийнхөө төлөө хичээнгүйлэн зүтгэдэг байсан учраас тухайн үйлчилж байгаа газрын хүмүүс түүнд одоо юу гэдгийг туслах шаардлагагүй гэдэг юм уу тийм байдаг байсан. Гэхдээ Паул тэр газраас явах үе тань өөрсдөд нь туссан шиг өөр хүмүүст туслаасаа гэсэн тэр зүрх сэтгэлээр Паулыг ивэж өрөөх нь угаас эзнээс тэр нутгийнханд өгдөг нэг гайхалтай санал байдаг байсан. Олон хүмүүс тусалж байгаа байлгүй дээ. Зарим нэг үйлсэд яваад надад дутх юм биш олон хүмүүс тусалж байгаа байлгүй гэж байгаа байлгүй. Тэгээ надаас асуусан бол яг оролцож болох юм л да гэж ингэж боддог. Гэтэл хүнд бодогдно гэдэг өөрөө эзний санал аахгүй юу? Бас тэр өгөх зүйл нь яг үнэндээ хин нэг нь асуугаа гэсэн ч гэсэн танд байж ивэл энэ нь эзэн таныг тэрэнд бэлдсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүмүүс бол яг юу гэж ойлгоод байдаг вэ гэхлээр хин нэг нь санал тавьж ажил оролцсон гэж бодоод байдаг. Гэтэл яг үндэ бол бас яг тийм шүү. Энд хэлсэн мэт та нарын хэдийний амлсан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урдаас бэлдүүлэхийн тулд төрүүлж явуулахаар ятгах шаардлагатай гэж би үзлээ. Энэ дээр итгэгч хүний маш гайхалтай нэг чанар гарч байгаа нь юу гэхээр Паул Коринтотын бол бид нар таны нэг аялалд оролцсон шүү. Та нэг хүмүүсийг ивэх гэж байгаа гэсэн сонсоо. Бид нар тэрэнд оролцсон шүү гэж Коринтотын амласан юм шиг байна. Тэнгууд одоо юу гэдэг цаг хугацааны хувьд яагаад ч юм одоо магадгүй жоохон арай 12 сард гэж бодож 10 сард ч юм уу нөгөөх нь болох болсон. Тэгээд Паул яасан мэхээр гинт төрчихнэ. За манайхаа цуглуулаараа нөгөө хүмүүстэй өгөх цаг нь ирчлээ гэж хүмүүсийг эвгүй байдалд оруулахын тулд Паул загтлын хамт ах トゥ усыг явуулсан байна. Тэгээд загтлыг ингээд уншиж байтал та нар амласан өгөөмөр бэлгийг ингээд одоо ингээд бэлдэж байгаарай. Хэсэг хугацааны дараа би очино гэж хэлсэн байна. Эндээс нэг зүйлийг бид нар харж байна. Энэ бол албадлахын баш, энэ бол өгөөмөр сэтгэлээс гарах ёстой зүйл байгаа. Тиймээс бурхан бидэд өгөх санал тавих үед бид нар өөрсдөө өгөх хүсэлтэй байх ёстой. Хуваалцах хүсэлтэй байх ёстой. Хамгийн гол зүйл нь энэ хуваалцах өгөх сэтгэл чинь юунаас үүсдэг вэ гэхээр бурхнаас авсан гэдгийг мэдэж талархах зүрх сэтгэлээс ер нь маш их хүсэлтэй байдаг байхгүй. Бурхан биднийг үргэлж ивэдэг харин авахаар ерөөхөр бол бид бол амьдарч чаддгүй л да харамсалтай нь бол яг бид нар үнэхээр ингээд хүмүүс биднэр ч гэсэн заримдаа ингээд хараад тэ олон өгөх юмтай байж түүнийг өрн тааран хийгээд одоо юу гэдгийг өрлөгөн юм уу те эсвэл харам сэтгэлээр амьдарч байгааг итгэдэггүй эргэн тойрны хүмүүс мөн харж л байдаг. Би та бүхнийг уриалахыг хүсэж байна. Танд өгөх юм байвал тэрийг цаг алдалгүйгээр заавал ятгуулгүйгээр шүүгдэлгүйгээр хуваалцдаг байгаасаа гэж хүсэж байна. Харин өгөөмөр сэтгэлд хандлагын хувьд бол итгэгч хүмүүст нэг зүйлийг бурхан бол уриалдаг нь юу гэхээр ер нь хүнд өгөх юм байгааг хараад өгчдгүй юм багтаа итгэждгүй юм багтаа тэгмээр санагдаад байгаа ингэмээр санагдаад байгаа гэж ярина гэдэг бол өөрөө жоохон шүүлт байхгүй юу. Тэгээд нэг удаа би нэг пасторын сургалтанд сууж ирсэн чи юу гэж хэлсэн бэхээр за тэр сургалтыг хийжсэн пастор өөрөө нэг орон гэргүү юу амьдралтай годомжинд амьдрэх хүмүүстэй ажилдаг юм гэсэн. Тэгээд тэр пастор өөрийнхөө амьдралд нэг тохиолдсон зүйлийг надад хуваалцсны дараа миний зүрх сэтгэл гэсэн ер нь тэр тал руугаа болсон. Тэр бол юу гэсэн бэхээр годомжинд ингээд улаан цай аригчин улаан цай амьдралаа үрж байгаа төвөг удаж байгаа тийм хүмүүс чамаас үржээд мөнгө асуухаар чи юу гэж хариулдаг вэ гэсэн. Тэгээд тэнд сууж байсан ах トゥ ус маань юу гэж хариулсан бэхээр үгүй тэгээд чи ажил хийгээч гэдэг ч юм уу ингээд янз бүр ярьдаг юм байл да ингээд манай тухайн үед манай ингээд сууж байсан пастордаас бол юу гэж хэлсэн бэхээр би бол хардаг эхлэв. Тэгээд хөдөлмөрийн чадвартай авах бол чи ингэж амьдрахаа бодож ажил хийгээч гэдэг ч юм уу те. Ингээ янз бүр юм хэлсэн. Тэгээд над дээр бол хөрөөд ирэхний үг хэлсэн бэхээр би байхгүй л гэдэг гэсэн. Тэгсэн чинь тэр пастор за та нар байхгүй ч гэж хэлж болно тэр хүнийг ажил хийгээч гэж хэлж болно. Та нар юу ч хэлж болно. Гэхдээ нэг зүйл байна. Яагаад тэр хүн танаас асуусан юм бол? Ер нь бурхан бидний үргэлж ажиглаж байдаг. Бурхан тэр хүнд мөнгө хэрэгтэй учраас чи энэ хүнээс асуугаад үзээч гэж хэлсэн байж болно шүү дээ. Та нарын бодолдоо бодоод байгаа тэр зүйлийг тэр хүн хийх гээгүй байж болно шүү дээ.
Та нарын дамжин магадгүй тэр хүнийг тамхи авах гэж байгаа, арх авах гэж байгаа, хар тамхи авах гэж байгаа тий. Мансуурах юм авах гэж байгаа гэж бодсон байх. Гэтэл тэр талаар тэр хүн танартай ярилцах гээгүй шүү дээ. Тэр хүн зүгээр л мөнгө асуусан шүү дээ. Тийм болохоор хэрвээ мөнгө нь танд байгаа бол өгөх боломжтой байх юм бол та тэр хүнд өг. Харин тэр мөнгийг тэр хүн яаж зарцуулах тал дээр та битгий өөрийгөө бодлогч хийлээ. Нэгдүгээр та нар өгөөмөр сэтгэл гаргах боломжийг бурхан гаргаж өгч байхад бусдыг шүүх гим нүгэл болгон битгий хойрогч байгаарай гэж хэлсэн байхгүй. Энэ үг бол миний амьдралыг маш том өөрчилсөн үгүүдийн нэг нь. Паул Коринтотойгоо сайн мэдээний үйлчлэлд оролцох боломжоо алдахгүй байхыг сануулсан байна. Тэ? За та нар оролцохгүй бол оролцох гэж хэлээгүй ерөөсөө тэ. Тэгээд хүмүүс бол оролцож байгаа. Филиппой хотын бол оролцож байгаа. Тессалоник хотын бол оролцож байгаа тэ. Тимот бол Терофим бол оролцож байгаа. Унесифор оролцож байгаа тэ. Ер нь бол хүмүүс оролцож байгаа. Харин та нар өөрсдөө оролцъё гэсэн. Тэгээд та нарын оролцоог би тэр хэсэг дээр хэрэглэе гэж бодоод төлөвлөсөн байгаа. Тэгээд би замаараа дайрахтаа та нарын тэр оролцоог чинь аваад явна. Харин та нар маань бэлдэж амжсан уу? Амжаагүй бол намайг очих хүртэл та нарт бэлдэх боломж олгохын тулд би ах дүүсээ өөрөөсөө төрүүлээд яваалаа гэж бол хэлсэн байна. Тэгэхээр бид бурхан яг цагтаа хангадаг тул бидний үйлсийг бурханы үйлсийн хэмжээнд хүлцээтэй хүлээлттэй хүмүүс гэж бас байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр те ер нь бол хизээч багддаггүй гэдгийг л хэлмээр байна. Тэ хангалттай цугласан юм шүү дээ. За би оролцъё гэж бодчихсон боллоо гэж битгий. Бэлхэм дүүрэн гэдэг үгийн нэг хэсэг нь та байгаарай гэж. Үүнийг л одоо хэрвээ та өгсөөр байх юм бол таны амьдрал ч гэсэн орж ирсээр байх болно гэж. Таны амьдралд хинт ч өгөхгүйгээр хадгалж байгаа тэр зүйлийг чинь хараад таныг юугаас дутагддаггүй зүйл гэж ах トゥ ус чинь буруу ойлгох боломжтой байдаг. Бид хайр дүүрэн тогшилтыг одоо хийж байгаа. Итгэл радиогийн сонсогчид ах トゥ усийнхаа хамтдаа энийг бид нар олон жил хийж байна л да. Тэгээ энэ жил бидний одоо энэ ажлаа яаж хийх вэ? Ямар байдлаар хийх вэ? Ямар айлууд хийх вэ гэсэн. Бид нар нэг амьдрал нь хүнд айл руу очиё гэдэг үгийг уг нь их ярьдаг гэсэн байхгүй. Тэгтэл энэ жил санамсаргүй байдлаар бэлэвсэн гэдэг үг орцсон байхгүй. Бэлэвсэн хүмүүсийг очиж туслая гэх. Тэгээ Яаков номын 1-р бүлгийн 26 дээр ийм үг байдаг. Бурхны ба эцгийн өмнө цэвэр бодортаагүй сүсэглэл бол юу вэ гэхээр өнчин хүмүүс бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхт нь эргэж тойрох, өөрийгөө ертөнцөөс бохирдуулахгүй хамгаалах явдал юм а гэж цэвэр бодортаагүй одоо сүсэгт амьдралыг тэгжил тодорхойлсон байна. Өнчин ядуу хүмүүсийг харж чадахгүй бэлэвсэн хүмүүст гарсан гох гэж. Тэгээд өнөөдөр манай хайр дүүрэн тогшилт одоо эзний ивэлээр ах トゥ усын одоо хамтын оролцоогоо дамжуулаад их гайхалтай өргөн хүрээнд явагдаж байна. Очиж байгаа айлын тоо цөөхөн. Харин очих газар маань зарим нь хол. Жишээ нь Төв аймгийн Эрдэнэ сандсан. Эндээс 200 км зайтай. Тэнд одоо манай Германы шүдэн сонсогч биднэлөө бичиж байгаа шүү дээ. Энд нэг хүн байна гэдэг. Гэтэл тэнд биднийг 200 км яваад очино гэж бол бодоогүй байх. Эзэн хүүхдүүдээ хаана байгааг мэднэ. Эзэн хүүхдүүд нь хаана завж байгааг мэднэ. Бас эзэн хэрвээ бид нар оролцохыг хүсэх юм бол эзний нөгөөмөр бусдад өгөхийг, бусдыг өрөөхийг хүсдэг энэ зүрх сэтгэлийн нэг хэсэг болохыг хүсэх юм бол бид Есүс Христийн зүрх сэтгэлийг дээх юм бол эзэн муу таалуудыг нээж өгдөг. Оролцох хүмүүсийг зуучилж өгөх хүмүүсийг, тэг хүмүүст юу өгөх үү, тэрийг нь бэлдэж өгөх хүмүүсийг, тэрийг нь хайд цуглуулах хүмүүсийг, машин барих хүмүүсийг, тэр ч утгаа эзэн цаг агаарыг хүртэл бэлдэж өгдөг. Тэгэхээр хамгийн гол сэтэл нь Бурхан танд оролцох боломж өгсөн гэдгийг ерөөсөө мартаж болохгүй. Бурхан олон удаа тэгж асаахгүй. Та нар тийм хийгээд идэв юм шиг. Надад яагаад хэлэхгүй байсан юм. Тэр дээр үед надад оролцох боломж авъя. Одоо гэдэг. Та оролцох боломжийг ирж хайдаг байх юм бол энэ бол өгөөмөр сэтгэл гэдгийг л хэлхийг хүсэж байна. Тэгэхээр хамгийн гол зүйл нь Бурхан өөрөө өрдөг байх нь байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг хийх ёстой зүйлийг ятгалаг, албадлаг юм уу? Эсвэл шашинлаг байдлаар биш. Харин талархах, өгөх сэтгэлээр энэ дэлхий дээр одоо мэс чанар муудаж байгаа энэ үед Бурхны хайр өөрсдийг нь мартаагүй байгаа гэдгийг тэр ядарч үдэрч байгаа баг зэрэг дэм хэрэгтэй байгаа. Дараа танд магадгүй эргээд Бурхны хайрыг харуулах тэр хүмүүс Бурхан танд санал тавьсан яг энэ үед л та оролцоод туслах хэрэгтэй. Тэгээд нэг зүйлийг сануулмаар санагдсан юм гэхлээр
Та ер нь өргөлийн амлалт өгч ирсэн. Таны өргөлийн амлалт ер нь хэр зэрэг бэлдэг вэ гэдгийг би бас танаас сануулж хэлмээр санагдсан. Тэгээд энэ үгийн төгсгөл нэг зүйл хэлгээд Бурхан биднэрт өгөх санал тавьдаг. Тэгээд харин бид бол өөрсдөө хүссэн үедээ л өгөх хүсэлтэй байгаад байдаг. Харин бидний хүсэл Бурханы хүслээс үргэлж дотоо доогуур байдаг. Бидний өгөх үед яг хэрэгтэй үед биш байх үе байдаг. Харин Бурханы өгөөрэй гэсэн үед бидний энүүгээрч яах болдоо гэсэн зүйл хүмүүсийн амьдралыг аврах, амьдралыг өөрчлөх гайхалтай өргөл, гайхалтай өглөг болон хувирдаг юм аа. Энэ бол Бурханы гайхамшиг юм аа гэж. Амен. Бурханы энэ гайхамшигтай өгсөн тэр хайрын төлөө талархан түүний өмнө ирцгээе. Итгэл найдварыг тайсан ганцхан огтай дэлгүй эгэл даруугаар очлон хорвог гигүлэн нэрчээ мянган жи хүлээсэн харанхуйг зүсэн бидэнд ирэхтэй юутай гайхалтай юутай үнцэнтэй сэтгэл зүрхмэн баярлан дуу тэнгэрэлэг тэр бүхнэрээ Майрон сүрчахлэнгийн бонд хүмүүн бидэнд гэрэлцэн мянган жи хүлээсэн харанхуйг зүсэн бидэнд ирэхтэй юутай гайхалтай юутай сэтгэл зүрхмэн баярлан дуу тэнгэрэлэг тэр бүхнэрээ харсан тэнгэрэлэг тэр аман Миний хүч болох эзэн үзэсгэлэнтэй өндрөн оригдох булаг миний сүсээ яваг магнаа тэнгэрэлэг тэр
Эзнэр үгийн цагаараа 2 дугаар Коринт номын 9 дугаар бүлгийн 5 дугаар ишлэлээс суралцлаа. Тиймд та нарын хэдийн амлсан өгөөмөр сэтгэлийн бэлгийг урдаас цэцэглүүлэхийн тулд ах дүүсийг төрүүлж явуулахаар ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэснээр албатлахын бус харин өгөөмөр өглөг байхаар бэлтгэгдэх юм аа гэсэн ишлэлээс бид хамтдаа суралцлаа. Тэгээд эндээс бид өгөөмөр бэлэг болон өгөөмөр өглөг гэж нэрлсэн байгааг харж байна. Энэ хүний зүрхэнд байгаа Бурхны нэгүслийн баталгаа юм аа. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн Бурхан бүхнийг хангах чадaltaй ч гэсэндэ гэхдээ бидэнд өгөх санал тавьдаг юм аа. Танаар болон надаар дамжуулан те бусдад өгөхийг хүсдэг юм шүү гэдгийг бидэнд санууллаа. Тэгээ өгөх хүчтэй зүрх сэтгэлтэй байна гэдэг хамгаас чухал шүү гэдгийг үгийн цагаар санууллаа. Тэгээд авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг үгийг Есүс байнга хэлдэг байсан шүү дээ. Энэ үг өнөөдөр яг ингээл хүн болгон мэддэг хэрнээ хэрэгжүүлж байгаа нь цөөхөн байдаг. Гэтэ энд хэлэгдэж байгаа ерөөлтэй гэдэг үг үнэндээ аж аргалтай гэсэн үг. Авахаасаа өгөх нь илүү аж аргалтай болгодог юм аа. Та өгөх үед танд ямар байдаг вэ? Өргөл нь баяр хөөртэйгээр өгөх ивэл байдаг юм шүү. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Бид бүгдийг өгөөмөрөөр хайрлагч хайрын Бурхан эзэн минь танд баярлалаа. Хүндрэлтний хайрлаж үргэлж хайраа татлахгүйгээр биднийг үргэлж ивээсээр ерөөсөөр байж бидний гэмнүглийн дунд үлдээхгүй бидний мөнхийн зовлон дундгаахын тулд өөрийн цорын ганц хайртай хүүгээ бидний өмнөөс золиос төлөөс болгон өгч загламаа дээр түүний хадуулан хайраа харуулсан хүүгээ хүртэл бидэнд өгсөн хэзэн танд баярлалаа. Бид Ром хотод байгаад Ром хотын бичсэн тэр загтал дээр байдаг. Хэрвээ Бурхан хүүгээ бидэнд өгөхөөс харамлаагүй бол өөр юг биднээс харамлах юм бэ гэдэг үгийг үргэлж сандаг. Бурхан минь та биднээс юу харамлах вүлээ? Харин таны өгсөн зүйлүүдийг дараагийнх нь хүмүүст өгөөд танаас одоо өгөхийг хүсэж байгаа зүйлээ чинь бид нар харин авч чадахгүй яваад байгаа юм биш үстэй. Бидэнд байгаа зарим зүйл нь үнэндээ бидэнд зориулагдсан биш. Та бидэнд хадгалуулаад бусдад өгөхийг хүссэн зүйл юм биш үстэй. Энэ бүхнийг ойлгож мэдэх мэрэгэн ухааныг өгөөч. Тэр бүхнийг өгөх хүнд нь өгөх тэр цаг боломжуудыг хизээвэ гэдгийг та ялгаж харж чаддаг сүнслэг нүдийг бидэнд өгөөч гэж найсгаж байна. Таны өгөөмөр бэлхэн байдлын нэг хэсэг болохыг хүсэж байна. Тэгж хайрлаж, тэгж өрөөсөн танд үнэхээр их баярлалаа. Яг энэ цаг үед бид Крисмсийн өдрүүдэд бусдад өгж байх үед та авч байгаа хүмүүсийг өрөөж өгөөч хэмээн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Энэ түрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтаа исэн сонсогч танд баярлалаа. Амралтын өдрүүдээр эзний хайр, ивэл өрөөлөөр дүүрэн өнгөрүүлээрэй. Эзэн тантай хамт байх болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.